Сайн бацгаана уу та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн The Star дугаар хүрч байна. Энэ дугаараар болохоор зэрэг Стивен Кингийн тухай ярих болно. Стивен Кингийг болохоор зэрэг манай нэг сонсогч маань коммент дээр одоо үлдээсэн байсан яриад өгөөч амар сонирхолтой байдаг юм аа гэд. Тэгээ бид хоёр ч гэсэн ерөөдөө сонирхолтой санагдаад угаасаа бас маш их дуртай. Тинч болохоор энэ удаагийн дугаараараа Стивен Кингийн тухай онцлохоор ярихаар шийдлээ. За Стивен Кинг нь яг өөрөө 1947 оны 9 сарын 21-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Портланд гэдэг хотод төрсөн байгаа. Шөнийн 1:30 минутанд төрсөн. За 5-3 нь болохоор зэрэг нарны орд нь охин. За Ascendant буюу мандалт нь болохоор зэрэг мэлхий. За тэгээд сарны орд нь яг өөрөө номын орд байгаа. Тэгэхээр mutable тэгээд кардинал гэдэг нь сонирхолтой. Стивен Кингийн тухай хальт нэг юм дурдах юм бол мэдээж кино зохиолчлон кино найруулагч. Тэгээд бидний хамгийн сайн мэдих IMDb-ийн 1-р маш олон жил жагсаж байгаа нэг киногаа Shawshank Redemption буюу Shawshank-аас оргосон гэдэг кино байдаг. Тэр бол маш гайхалтай кино, яалтчгүй. Тэгэхээр тэр киноны зохиолыг бичсэн хүн гэж ойлгож болно. За тэгээд дээрэс нь It гэдэг алиалагчтай аимшигын кино бас бид их аягүй үзчихсэн баг. Тэгээд дээрэс нь Shining гэдэг нэг юм сэтгэл зүйн хоррор төрлийн тийм одоо сэдвтэй кино байдаг шүү дээ, тий. Тэр кинонуудыг бичсэн. Дээрэс нь Green Mile гэдэг кино бол энэ Стивен Кингийн зохиолоос сэдвүүлж хийсэн байдаг. Green Mile гэхдээ айгүй өрөвдөлтэй кино. Айгүй өрөвдөлтэй. Би бүр тэр нэг цагдааг нь бүр зүгээр өстө нэрээ уур хүрээ. Үзэж байхдаа нэр үнэхээр их уур хүрдэг байсан. Тэр жоох хөвгт штэ тийм байж ч уур хүрээ. Энэ ямар муу хар гахаавэ гэл. Бүр ингээл дотроо ингээл уур хүрээл дэгдэг байсан. За одоо шууд Стивен Кингийнхээ Bridges руу орцгоё. За хамгийн ихэнд нүдэн төсөж байгаа зүйл бол Ascendant буюу мандалт нь 29 градустай мэлхий байгаа даа. Тэгэхээр 29 градус чи яг өөрөө fame алдар нэр тэрийг илэрхийлдэг. Тэгэхээр бас маш их сонирхолтой. Ээж нь жоохон л хүлээгээд төрсэн болвол баг хамгийн ихний градус 0 градустай Лео болох байсан буюу хөвзөө өөрчлөгдөнө. Өөрчлөгдөх боломж маш их байсан. Тэгээ тийм ч болохоор амар сонирхолтой. Тэгээд бас Стивен Кингийн ингээ харахаар яг ингээ айгүй зөөлөн төрхтэй. Айгүй зөөлөн төрхтэй байдаг те. Тэгээ тийм болохоор бас яг мэлхийний мандалт нь бас гарч ирдэг байх гэж би бодож байна. Тэгээд нарны орд нь Virgo буюу охины ордтой. Multitasking бөгөөд маш detail oriented гэсэн үг. Детальчлан юмыг хийх чадвартай, маш ажилсаг төрлийн хүн гэсэн үг. Тэгээд сарны орд нь болохоор ном. Тэгэхээр нэлийн хөгжилтэй хүн болж байна. Айгу одоо хашин хөгжилтэй. Одоо дотоо сэтгэлтэй маш эрх чөлөөтэй байхыг ирмэлцдэг, зугаацах дуртай гэдэг ч юм уу тий, аялах дуртай. Тийм хүн ч харагдаж байна. Тэгээд охины орд чи яг өөрөө Mercury буюу бод гарагаар удирдуулдаг болохоор нарны ордыг ярьж байгаа шүү. Тэнгүүд бод гарагаар удирдуулдаг болохоор эн чин гэж зохиол бичгийг бас илэрхийлээд байгаа биз. Тэгээд 3 дугаар гэр дээр нь угаасаа нар, Нептун буюу далаван, сугар гараг 3 байгаад байгаа байхгүй юу. Нептун чинь өөрөө imagination буюу төсөөлөн болох чадвар. Тэгээ фантази, fantasy. Нэг walk by every night. За тэгээд тэр тэнгүүдээ сугар гараг байгаад байгаа. Тэнгүүд энэ хүн бас яг аимшигын зохиол гэхээс илүүтэйгээр бас яг хайр дурлалын тиймэрхүү юм магадгүй бичсэн байх тохиолдол байгаа л байх. Яг эндээс нь бол харахад нэг тиймэрхүү юм харагдаж байна. Ер нь бол нилийн бичих авьяастай гэж хэлж болох үс байна. Тэгээд бас нэг зүйл нь яг 3 дугаар гэр дээр сугар гараг байхаар амар гоё хоолойтой байдаг шүү. Тэрийг илэрхийлдэг. Тэгээд яг нар нь угаасаа 3 дээр байгаа учраас энэ хүн ингээ биччихийж яг өөрийгөө илэрхийлж чаддаг гэсэн үг шүү дээ. Биччихийж юм эсвэл яг ямар нэгэн зүйл уншиж эсвэл яг ярьж ийж ер нь бол заавал гадагшлуулж яг өөрийгөө илэрхийлт юм байна. Тэгээд ерөнхийдөө бага бахт нь аав нь гэр бүл орхиод тэгээд ээж нь дүүтэй нь хамт өөрийг нь өсгөжсэн гэдэм билээ.
Тийм тэгэхээр мэдээж ээжтэй холбоотой бас ингээд идэгрүүшгүй шарах юм бол байдгийн байна. Тэгэхээр ээж нь мэдээж магадгүй жоохон ааштай гэдэг ч юм уу. Одоо ээжтэй холбоотой тийм хэцүү зүйл байдаг харагдчихээн. Тэгээ дээрэс нь гэр бүлтэй ерөнхийдөө нэлийн ярилцах дуртай. Дээрэс нь бас амар нөө төсөөлөн бодох чадвар, уруулан бодох чадвар сайтайг нь айгүй анзаарагдчихээн. Бага насандаа гэр бүлээ орхих эрхтэй байсан ч юм уу тийм байх магадлал өдөртэй юм шиг байна. Эндээс бол харахад за тэгээд нэгдүгээр гэр дээр нь болохоор зэрэг Плуто буюу дэлхийн фонгариг байна. Үхлийг удирддаг, аимшигыг удирддаг. Одоо бусдын мөгийг удирддаг. Дэлхийн фонгариг маань нэгдүгээр гэр дээр нь байна. За тэгээд дахиад санчир гариг байна. Тэгэхээр энэ хоёр гариг нэг дээр байна гэхлээр угаасаа маш их хүчтэй болгочихж байгаа. Энэ хоёр гаригийг. За тэгээд санчир гариг нэг дээр байхлаар юу болт юм бэ гэхлээр тэр хүн яг бага наснаасаа эхлээд өөрийгөө бие даах чадвар маш их өндөртэй болчдөг. Ер нь бол үеийн хүмүүсээсээ илүү ингээд major буюу төлөвшсөн тийм болчдөг. Тэгээд бас яг дэлхийн гариг нэг дээр байна гэдэг чинь угаасаа өөртөө нь яг тий одоо аимшигын зүйл ингээ холбоотой байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас яг хүмүүсээ энийг сонсоод ойлгож байгаа хаа. Тэгээд dark юмнуудад яалтчгүй дуртай нь бол харагдаад байна. Тийм нэгдүгээр гэр. Тийм тэгээд Марс буюу анга гараг нь мэлхий дээр болон 12 дугаар гэр дээр байгаагаас харах юм бол энэ хүн өөрийгөө бас ингээд одоо хамгаалах, илэрхийлэх тал дээр сул гэсэн үг. Тэгээ тийм учраас энийг илүү нөгөө нэг дотоод ертөнцтэйгөө төсөөллөөрөө гэх юм уу? Жохон ингэж илэрхийлж гаргах нь бас харагдаж байна. Тэгэхээр яаж тийм гайхалтай зохиолыг бас бичээд найруулсан мэдээж энэ одоо сайхан бичих ур чадвартай нь холбоотой. Тэнгүүд Virgo гэдэг чинь өөрөө амар детальны хүмүүс байдаг. Тэнгүүд 3 дугаар гэр дээр нь бас Virgo байна гэдэг чинь тий. Илүү детальчилж юмыг бичиж чадна гэсэн үг шүү дээ. Зохиол битгч чинь өөрөө тэр чигээрээ деталь. Маш жижиг үйл явдлуудыг хооронд нь холбож аналитик ингээ тий. Анализ хийж за энэ үйл явдал энтэй холбогдчихлоо. Одоо энэний дараа яах вэ? Юу оруулж ирэх үү гэдэг юм ч юм уу тий. Тэгжин гэсэн үг. Тэгээ дээрээс нь сарны орд нь одоо ном байгаадаа ч тэрүү амьдралын тэр философи амьдралыг тэгж харах үнцгийг бас өөрт нь ингээд мэдрүүлж байгаа байх. Ирэх чөлөө гэж юу гэдэг тий. Одоо Шавшанг Редемпшн чинь ерөнхийдөө л ирэх чөлөөний төлөө тэмцсэн шүү дээ. Тэнгүүт яг Стивен Кинг чинь өөрөө амар ирэх чөлөөний төлөө одоо тэмцдэг хүн байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь Венус нь жилүүрийн ордон дээр байна ихээр маш одоо гоо зүйтэй. Романтик. Тэгээ бас айгүй тийм хүмүүстэй ив нэрмэлтэй байдаг. Тийм хүн болж таарж байгаа. За тэгээд Midheaven буюу MC нь яг хоньны ордон дээр байна. Хоньны орд чи яг өөрөө дайн тулаан. Тэ одоо Марс гарал гэсэн үг шүү дээ тэ. Тэгэхээр иршүүд байдал зэргийг илэрхийлнэ. Гэхдээ бас нэг зүйл нь маш их юм хурдан нэр алдарт хүрхийг илэрхийлж байгаа. Тэгэхээр хүмүүст маш их юм хурдан танигдах тий. Тэрийг бол яг MC-ийн хондор байснараа илэрхийлж гин гэж бодож байна. Тэг ингээ харангуй Тим Бартонтай харьцуулахад Тим Бартон нь бол яалтчгүй амар өвөрмөц юм хийх нь ингээд яг харагдчихсэн. Тэгээ тэнгүүд Стивен Кингийн хувьд гэх юм бол зохиол нь яалтчгүй амьдрал дээр байсан эрх чөлөөтлөө илүү тэмүүлсэн. Тэгээд дээрэс нь аимшигын зохиолууд бас бичдэг гэж байгаа. Тэр нь болохоор яг так харагдахгүй байгаа ч гэсэн тэр нь яг цэвэр өөрийнх нь уран төсөөлөл те багийнх нь тийм мэдрэмжийг шалтгаалж гарсан баг. Плуто нэгдэр баг учраас бас ингэж байгаа л гэж бодож шít. Тэгээд бас яг ингэ бодоод үзэхээр Меркурийн Плутотой секстайл хийсэн. Тэгэхээр энэ нь бас яг хангалттай тайлбар баг. Тийм баг. Яа тэгэж үг. Зүгээр л ингэ дуусгах юм да. Ингээл болоо. Тэгээд бас нэг зүйл нь яг санжир гариг нь буудтай дахиад секстайл хийдэн заяа. Тэгэхээр амьдралын хатуу үнэн зэргийг бас бичдэг. Тий. Тийм ээ тий. Яалтчгүй л гараад ирсэн байна. За dominant гаригуудын хувьд гэх юм бол Mercury нэгдүгээрт байна. Вау. Гариг нэгдүгээрт байна. Тийм байна. Тэгээд хоёрдугаарт нь болохоор сар, гуравдугаарх нь 2 орд байна. Биш 2 гариг байна. Нар болон
Дэлхий боо. Тийм бай. Тэгээ угаасаа яг алдартай хүмүүсийг яг ингээд уншихаар дандаа дэлхий бан гариг яад ч юм дандаа их үүдэг. Тийм. Тийм байна. За тэгээд Mercury 1-р тэн эд чинь яалтчгүй бичвэрийн л хүн бэ. Бичвэр. Тасараа л бичиж амьдрах юм байна. Тасараа л юм ярьж явах юм байна. Тийм тэр нь бол харагдаж байна. Тэгээ сэтгэл зүйн талаараа илүү бичвэл илүү зүгээр баг гэж эндээс бол бас бодож байна. Одоо жишээлбэл тийм романс ч юм уу тийм. Яг романс бичихгүй л байх л та. Гэхдээ яг moon буюу яг сар гэдэг гариг хоёрдугаарт байгаа учраас тиймэрхүү зүйл бичвэл бас яг өөрийнх нь яг сэтгэл санаагаар гайг болох юм болоо да. Тийм ээ. Би нэг хавар зүглээд ахиж хайшээ энэ Тэгтээ тэгэл нэг зөвлөлтийн. бид хоёр яг зөвлөдөг мөн ч юм уу биш ч юм уу тэгэж бас зөвлөж болдог ч юм уу болдоггүй ч юм уу. Зя. За тэгээд dominant элементийн хувьд 1-р гэх юм бол агаар байна. Аха. Тэгээд ялцчгүй агарын хүн юм байна. Агаарлаг. Тийм. Хоёрт нь болохоор ус гал хоёр зэрэгцэж ааж ирж байна. Тийм. Тэгээд хамгийн бага нь болохоор ер нь газар юм байна. Гэхдээ ер нь хангалттай байна тийм. Ерөөдөө бол яг бүгдээрээ баг тэгш хуваарлагдсан юм шиг харагдаж байна. 10 хороо тэгш хүн юм байна гэж. Дөрөв элемент тэгш. Тэгж. За тэгээ signature sign буюу яг гарын үсэгтэй орд. Тэр нь болохоор зэрэг жинлүүр орд байна. Амар сонирхолтой байна. Яагаад жинлүүр гэж. Аха. Тийм байна. За ер нь Стефен Кингийн маань хувьд ийм байна. Тэгээд олон гайхалтай зохиолууд, олон гайхалтай кинонуудыг найруулж зохиосон. Тэгээд энэ нь ингээд мэдээж олон хүнд хүрч чадчихин, үнэлэгдэж чадчихин гэдэг бол маш гайхалтай авьяас. Тийм байна. За тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Стивен Кингийг бид хоёр аль болох чадхаараа одоо тайлж уншлаа. Тэгээд дараагийн дугаарт оруулах хүсэлтэй байгаа ордууд байвал доор комент хэсэгт бичээрэй. Бид хоёр үнэхээр сонирхолтой байв шүүд оруулна. Одоо энэ Стивен Кинг шиг. Тэгээд тийм болохоор хөөрхөн комент ингээд бичээрэй. Эсвэл бас яг өөртөө чинь яг адилхан нөгөө плейсмент буюу те адилхан байгаа юмнууд байх юм бол тэрийг бас хөөрхөн сонсоод ийм болохоор ингэдэм үү гэсэн нэг тиймэрхүү зүйлээ бас хөөрхөн бичээрэй. Тэгээд энэ үрт сонсон маш их баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя. Баярлалаа.